За нийгэм судлал Smart 800 цахим сургалтынхаа хүрээнд эсэлтийн ерөнхий шалгалтуудыг багш нь тайлбар хийж яваа. За өнөөдөр 2025 оны AEB хуулиуруудыг дээр орж ирсэн дасгал алгуудыг хамтдаа ажиллацгаая. За нэр хүндийн хэмжигдэхүүн болон эрх мэдлийн хэмжигдэхүүнийг олоорой гэсэн байна. За та бүхэн бичлэгээ зогсоож байгаад өөрсдөө нэг ажиллах гээд үз. Тэгээд хэдүүлээ хичээлээ үзчихэд дахин ажиллацгаая. За нийгмийн тохироолжлын хэмжигдэхүүнийг ерөнхийдөө эдийн засаг, эрх мэдэл, нэр хүнд, за нэмэх нь боловсрол гэж дөрөв ангилдаг. За эдийн засгийн хүрээнд бол өмч, орлого гэсэн ойлголтуудыг авч үздэг. За өмчт нь хувьцаа, хадгаламж, үйл хөдлөх хөрөнгө, за орлогод нь цалингийн орлого, түргээсийн орлого, тусламж, тэтгэмж, мөнгөн бус орлогууд бол багтдаг байх нэ. За эрх мэдлийн хэмжигдэхүүнд бол шийдвэр гаргах, шийдвэрт оролцох эрх мэдэл, за нөөцийг ашиглах, хуваарлахад хяналт тавих эрх мэдэл, за бусдад нөлөөлөх, дагуулах эдгээр эрх мэдлүүд бол эрх мэдлийн хэмжигдэхүүнүүд байх нэ. За харин нэр хүндийн ойлголтод бол ажил мэргэжлийн нэр хүндийн үнэлгээ. За хоёрт нь хөлбөмбөрийн зах зээл дэх эрэлт үнц нь. За энэ ойлголтыг эдийн засгийн ойлголт гэж авч үзэж болохгүй шүү. За яагаад тэгэхээр тухайн мэргэжил маань нийгэмдэр ямар хэмжээний нэр хүндтэй байна вэ гэдгийг гэдгээр бол гэдэг шалтгаанаар эрэлт нийлүүлэлтийн ойлголтоороо тэр бол нэр хүндтэй хамаарах нэ. За гуравт нь онцгой авьяас чадвар шаардсан мэргэжил байх юм бол нэр хүнд нь илүү өндөр байна гэсэн үг. За дөрөвт нь олон танигдсан байдал гэж байгаа. За энэ нь бол таны нэр хүндтэй холбоотой асуудал. Хүүхдүүд энийг эрх мэдэл рүү оруулж нэлээд алддаг. Учир нь эрх мэдэл гэдэг бол шийдвэрт гаргах, шийдвэрт оролцох тий тэр бүх зүйлүүдийг бол хилдэг баахан. За дөрөвт нь сүүлд нь бол үе залгамжилсан уламжлалт нэр хүнд гэдэг шалгуурууд нэр хүндэд хамаарах нэ. За дасгалаа харцгаая. За нэр хүндэдийн хэмжигдэхүүнд хамаарах ойлголтыг сонгоно гэж байна. За онцгой авьяас чадвар нэр хүндтэй орно. Олон танигдсан байдал нэр хүндтэй орно. Бусдад нөлөөлөх дагуулах эрх мэдэлд орчин, нөөцийг ашиглах, хуваарлахад хяналт тавих эрх мэдэл, шийдвэр гаргах эрх мэдэл, хөлбөмбөрийн зах зээл дэх эрэлт үнц нь эрх мэдэлд нэр хүндтэй орчно гэсэн үг. За тэгэхээр зөв хариулт нь 1, 2, 6 буюу A хэлбэр байна. За B вариантаар эрх мэдлийн хэмжигдэхүүнд хамаарах ойлголтыг сонгоно гэж байна. За онцгой авьяас чадвар, нэр хүнд, шийдвэр гаргах эрх мэдэл, бусдад нөлөөлөх дагуулах эрх мэдэл, хөлбөмбөрийн зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийн үнц нь нэр хүнд, олон танигдсан байдал, нэр хүнд нөөцийг ашиглах, хуваарлахад хяналт тавих гэд эрх мэдэл буюу зөв хариулт нь 2, 3, 6 буюу C хариулт байх нэ. За ингээд 2025 оны AB хөлбөр дээр орж ирсэн 3 дугаар дасгалыг хамтдаа ажиллаа. Хэрвээ та цахим сургалт сонирхож байгаа юм бол доор байгаа Facebook хаяг руу чатчаарай. Баяртай.